Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ наадмын дугуй хуушуур хийдэг өөрийнхөө аргыг хуваалцъя. За гурилаа эхлээд би шигшиж хийдэг. За иймэрхүү өндөг хутгадаг хутгуураар ингээ хутгахаар бас шигссэнтэй адилхан болдог учраас туршаад үзээрэй. За 500 г гурил дээр 350 мл бүлээн ус, дээрэс нь бас ургамлын тос хийгээд нэлээд нялцгаавтар зөөлхөн зуурсан байгаа. За ингээд хамгийн гол нь миний хийдэг арга бол зуурмгаа маш сайн амрааж өгдөг. За нэлээд нялцгаавтар болоод болсон зуурмгаа дээрээс нь баг зэрэг тос хийгээд ингээд 2 цаг амраана. 2 цаг амраах хоорондоо дунд нь хит хитэн удаа бас нухаж эвэнд оруулнаа. За ингээд үүний дараа шанзаа бэлтгэн. Шанзаа бэлтгэхдээ би энэ удаад 3 төрлийн ногоон сонгоно, 2 төрлийн ногоон сонгоно, 1 төрлийн жууцаа ашигласан байгаа. За ингээд эхлээд ногоон сонгоно жууцаагаа давс бэрцээ хийгээд сайн базаад дээрэс нь махаа хийгээд сэлэр хутгаад тэгээд амталсан байгаа. За ингээд гурил маань 2 цаг сайхан амраад ирэхээр гурилаа таслана. За таслахдаа би гурилаа 70 г-аар тасалсан. За 70 г-аар тасалсан гурилаа мөн 10 минут орчим баг зэрэг ургамлын тосонд бас таслаад амраасан байгаа. За гурилыг сайтар амраасны дараа шанзаа хийгээд чимхэн. За ингээд чимхэхдээ гараараа гурилаа сунгаж өгсөн байгаа. За ингээд бууд шиг чимхэд бас хэсэг зуур амраана. За хэсэг зуур амраахтаа мөн ургамлын тосоор сайтар тосолж өгөөрэй. За нилээд нь бас тосолсны хэрэггүй. Ерөнхийдөө тосоо тааруулаад тослоод амраагаарай. За ингээд бэлэн болсон хуушраа мөн гараараа сайн дэлгэж тэнэлгэж өгнө. За гурилын элдвэрээр элдэж болох боловч гараар ингэж тэнэлгэсэн нь надад илүү хялбар байдаг. Тосоо баг зэрэг халаагаад бэлэн болсон хуушраа одоо хайрыг. За тосоо би бас нэг их хэргэлдэггүй. За ингээд хоёр талаас нь зөөлөн галаар жигд сайхан шаргал болтол нь шараад ингээ хуушир маань бэлэн болно. За та бүхэн минь наадмынхаа дугуй хууширыг гэртээ хийгээд үзээрэй. За би өөрөө хэрхэн хийх аргаа хуваалцлаа. Анхаарал тавь үзсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.